Заяа утганд гэрээдүүлээ эргэн ирсэн хүнсний цэргийн төлөлгөө. Гик хөвтөөнийхээ дараагийн бордоор уулзж байна. Тэгээ бичлэг өгөхөөс өмнө лайк болон subscribe дараад өөр нэг зүйлийг хэлэхэд манга цэгийн зурагт ном.com зурагт ном.cg сайт гэсэн холбоосоор ороод хүссэн зурагт номоо өндөр чанартайгаар хүлээж авч унших боломжтой шүү. Энэ тэгээ бараг манайхан бүгд мэддэг болсон учраас одоо шууд гол зураг руу гарцгаая. Зөвхөн хвартаар манай хүн араатнуудын ой нэвтрээд зам гаргамаар байна гэж аавцаа зөвшөөрөл авахыг оролцсон боловч аав зөвшөөрөөгүй тэрийг нөгөө хоёртой хэлж байгаагаар дуснаа та. Тэндээс өргөдүүлцгээе. Эндэр хит их гайхснасаа болоод над руу бүр орилоод унсан гихт нь тэглгүй ядгийн. Тэр газар чи мангасуудаар дүр юм чинь наадхантай чинь зууралдаад юу ч ашиг олохгүй. Гэлэн чи миний төлөвлөгөөг биléндээ сонссноо? Тийм ээ. Та Рефолтын охиноос авсан мөнгөөрөө араатнуудын ойд зам гаргахыг хүсэж байгаа. Орсон хүмүүсээс нь хинж гарч ирж байгаагүй болохоор үхлийн ой гэж нэрлэдэг. Тийм болохоор тэр газрын тухай хинч юу ч мэдэхгүйгээс гадна бүгд ярихгүй байхыг л хичээдэг. Энэ газар аль хэдийн өөр бус нутгадад муу нэрээрээ алдартай. За тэгээ ер нь бол хүн болгол мэддэг нилээн алдартай тийм ой байдаг. Тэгээ манай гэсэр болохоор зөвшөөрлөө ямар ч хамаа байхгүй би зүгээр л одоо араатны ой руу явнаа гэд гэр нэг дагуулаа явахаар болдог. Тэнгүүдээ сая яах гэж аваасаа асуусан бэ гэхээр зүгээр соёлтой зан гаргах гэж тийм бэлээ л дээ. Бэлэнд болохоор тэнд таныг ингэж их донтуулахаар яг юу байгаа юм те яг юуны төлөө ингэ явах гээд байгаа юм гихтэн дараа хэлнэ гэдэг. Тэгээ дотроо удахтаа болохоор хэрэв одоо хэлснээс болоод суугаад тарчих юм бол асуудал болно. Хэрэв би амжилттай ойд зам гаргачих юм бол би хэмжээний мөнгөний их усүртэй боллоо л гэсэн үг. Тэр газар ойроо ордог хэсгээс нээх их хол байх ёсгүй. Тэнд их хэмжээний рүүнэ чулууны орд нуусан байгаа. За манай хүний гол зорилго нь болохоор нөгөө бизнес гээ яриад байсан тэр зүйл нь энэ айхтар чулууг авахын тулд тэр ойгд зам гаргах гэж байгаа юм байлээ. Энэ бол маш ховор байдаг эрдэнэс бөгөөд үүний төлөө шиднүүд үхэл алддаг. Бүх төрлийн шидийн хэрэгсэлд ашигладаг бөгөөд хаалт, шидийн тойрог, шидийн бичээс гэх мэт. Аль хийм шидийн хайлч гэж яриад байвал зөндөө манай ашигладаг бүх юмд ашиглаж болно. Өмнөх амьдралд минь үүнийг олж нээсэн хүн бол Дюк Делфинэ байсан. Харин одоо бол энэ мэдээллийг мэдэж байгаа ганц хүн нь би. Буюу манай хүний одоо бодож олсон санаа нэлээд дажгүй байгааз. Ямар тааш бэлэнт болохоор үүнд нэлээд дургу харагдана. За төлөвлөгөөтэй байгаа бол тоо. Ямар тааш Гелион бол ямар тушаал хийсэн ямар ч үзэл бодолтой байсан манай гэсэртэй санал нэгдэх учраас энэ хоёр нь яалтчгүй зөвшөөрж байгаа юм. Бэлэнт ойрхон байгаа бүлгмээс хэдэн хөлсний зэрэг аваад ирээ 200 орчим байхад болно үсттэй. Та ч амнасаа дээсэн дээр өндөр 50 байж олж авсан мөнгө өрөхтэй ерөөсөө гараад чадахгүй маа. Та үндэ ихтгэлтэй байна уу цал үтсэнтэй. Хөлсний зэргүй ширүүн бас ямар ч тэгж юрамгүй байдаг. Хэрвээ тийм олыг нэг өдөр цуглуулж юм бол удирдахад хэцүү л байна ах та. Бүр танаас ч ихсэн урахыг үгүйсэхгүй штэ. Чиний зөв. Тийм болохоор яг хэрэгтэй хүмүүсийг хоёул сонгох юм штэ. Ингээд хойд зуугийн хамгийн шилдэг хөлсний цэргүүдийг авъя гэж хэлдэг. Тэр хойд зуугийн хамгийн шилдэг хөлсний цэргүүд нь яг юм бэ гэхээр галзуу нохот гэдэг бүлгэн байдаг юм бах уу. Ихтэй тэр галзуу нохот гэдэг бүлгэн нь болохоор нилийн ур чадвартай хэрнээ бас л эвгүй гарууд байд юм шиг байгаа. Дэмэртэ жин хоёр маань хоёулаа явж тэр галзуу нохотод хөвжөвцүүе гэд тэдний ардаас явдаг. Зураглал Зимбарын нутаг дэвсгэрийн захын хэсэг рүү шилж нэ. Зербусын хөлсний цэргүүд. Зэн хүмүүс нь болохоор одоо манай хоёрын хайжсэн хүмүүс байхгүй юу? Хөөе, бид нар хүрээд ирлээ. Энэ хөөрхий сүнснэд өөртөө юунд тодгож байгаад мэдэхгүй л байна да. Ирж байгаагаас харахад нэг язгууртан л бацсан бол та. Хэлүүлээч овоо их мөнгөтэй болох нь дээ. Ингээд хоорондоо инээлдэж байх зур. Гээлөнчин очингуудаа тентхийн нэг цэргийнх нь толгойг нь базагдахдаг. Новш минь яг юугаа хийгээд байгаа юм. Гэсэн нөгөө цэргийг нь шууд л аваа шидчихтэй бөгөөд энийг нь харсан нөгөө төлнөл энэ одоо хэн бэ? Хурдхан шиг тулаанд бэлтэх. Хараад байхаа чи язгууртан гэр бүлээс гаралтай бол та. Гэхдээ чи өөрийнхөө статусаас болоод ингэж дураараа ашиг болохгүй юмсан. Гэрлүүгээ амьд буцна гэж бүү бот. Ингээд манай хүний урд нь тулаад ирдэг. Нэгтэн гэсэр ама татаад надад ахлагч аваад ир. Үүнийг нь сонсон нөгөө малгайтай нөхөр нь язгууртан болцсон эр болгон алчихсан юм шүү. Чиний сурах цагч нь болж хариуцлага хүлээх гэж юу гэсэн үг болохыг ингээд манай хүн рүү өөрийнхөө барьж үсэн одоо эннийхэн нэрийг сайн мэдэхгүй энэ тэр нэг юмаа шидэхт нь Гелион орж ирээд хамгаална. Тэр гинжид сэлмэд үрчглээ. Бодож байснаар үг хэлээр ойлголцохгүй юм шүү. Гелион тэднийг үхүүлэхгүй байхад л болно. Мэдлээ. Ингээд нөгөөдөлийг чинь өөдөөс Гелион дулдахаар болдог.
Тэгсэн нөгөө нэг гинж шидэд байсан залгүйх нь гинжийг нь булааж авснаа нөгөө гинжээр нь түүнийг нь цогож унгаагаад ардаас нь хитэн цэрэг хөдө. Муу новш. Чамаг язгууртан гэд биднийг зөөлөн хамдаг гэж бүү удараа гэсээр бөөндөө гэлён руу дайрнаа. Ихний дайрсан цэргийг нь шууд л цогож унгаасан ард нь байсан хитэн цэргүүд боовлонгийн бөмбөшгөл цуураад ундаг. Энийг нь харсан хэсэг цэргүүд бол хөдөлгөөнгүй зогсдог бөгөөд тэд нар бидний хэр удаан хүлээлгэх гээд байгаа юм. Мууса новшнууд надад ахлагчаа аваад гэж хэлээд байна. Сайхан унтаж байсан юмсан. Яагаад ингэж их шуугуултаад байгаа юм? Гэхдээ иргэн төрний цэргүүд нь бүгд л номхон байдалтай болж байгааг нь харахад энэ хүн ахлагч юм шиг байгаа. Тэгээ өөрийгөө танилцуулахдаа болохоор би бол Церберус хөлсний цэргүүдийн ахлагч Кавер. Намайг хайж ирсэн шалтгаан чинь хөлсний цэргүүдтэй ажиллаас өөр яг ямар ажил байх вэ? Би ч юм санал тавихаар ирлээ. Санал миний цэргүүдэд ийм зүйл хийснийг өөрийгөө өөрчлүүлэх гинэ. Чи чинь язгууртын бай соёлтой байх гэдэг юм ихэнх хүнээс илүү сайн мэдж байх усоо. Энэ бол миний чамтай мэдлж буй хэлбэр. Чамайг номхруулах хамгийн давгуу зам гэж бодсон юм. Номхруулах гэсэн нь. Бидэндээ 2 удаа мэдлсэн бол юу болохыг бараг төсөөлж чадахгүй. За яах вэ? Яг юу хэлэх гэсэн юм бэ? Ямар хөөсөлт байгаа. Ингээд энэ хоёр нэгэн ширээнийхээ хооронд ярилцахаар суудаг бөгөөд манай хүн ирсэн гол шалтгаан бол гараадуудын ойр ингээд та идэг төрөөсөлж явмаар байна гэхтэн. Ийм аюултай байг самарахыг хүсдэг. Чи хэн гэдэг юм? Би бол Перчимийн угсаа задгамжлагч Гэсиум Пердиум. Хүлээгээрэй. Тэгэр чи нөгөө цуутай залуу үсэн юм уу? Мэдсэн юм аа. Бүр ухаан санаагаа алчсан гэж. Чи яриатуудын гойд зам гаргана. Гоо одоо чи юу? Хөөе ногийн язгууртаа. Ногоон ордонд өссөн болохоор араатуудын ой ямархуу болохыг үнэхээр мэдэхгүй байх шиг байна. Чам шиг юм анхтлан сурвалцагчдаа тойрох газар биш шүү. Үүнээс илүү чамаа сонсоод байх юм алга. Хүүгүүтээ хэлэлцээр дууссан. Чи айгаа юу? Та нарыг дагуу чадварлаг хөлсний цэргүүдийн бүлэн гэж сонссон юмсан. Тэгсэн зүгээр л нэг зайллан байх гэж. Надаар битгий оролдоо. Чиний хэлснээр бид бол хөлсний цэргүүд. Ямар ч ашиг үзүүлэх хийхгүй шүү дээ. Ямар нэг зүйл дээр шалдаг гарах үргэлж цул дорын шин чанар шүү. Нэрвээ ахлагч гэдээсэн залуу болохоор чи бүр өдөө танихгүй нэ. За яг гоо чамайг амьд явуулж болно. Зүгээр л өөртөө байгаа мөнгөө өгөөд эндээс чимээг өхөн арилж үз гэхтэн. Үгүй ээ, тэгэхгүй шүү. Церберус хөлсний цэргүүдийн ахлагч Кавер. Би чамайг барионыгийн үнлэмжид дуудаж байна. Чи ядаж үүнийг юу болохыг мэдэх юм уу? Мэдээж мэднэ. Хөлсний цэргүүдийн дунд өв залгамжлан ирсэн уламжлал марионыгийн үнлэмж. Хоёр хүн мөрийцөхөө хүлээн зөвшөөрвөл тэд нэг гараа хоорондоо уян маана ашиглахгүйгээр зөвхөн ганц удаг ашиглан тулалдаа. Жижиг тойргоос гадна гიშиггүй л бас л ялагдсан тооцно. Энэ нь тэдний хязгаарлагдмал зай болон хавжигдмал хөдөлгөөний хүрээнд ам өрсөн харгас тэмцэл хүчээр орж буй хэлбэр юм. Ганцхан ялагч чадч биш. Бүр ялагч нар өвгөх тохиолдолд их байдаг. Ялагч нь өөрийнхөө ялагдлыг хүлээн зөвшөөрт ялсан хүнийхээ үгэнд дуугуу захирагдана. Ялагдагч нь ялагчийнхаа нохоо бол. Ямар хөө сонсогдож байна та? Буюу ер нь шууд утгаараа халз тулаан дуудаад хожигдвол зүгээр миний нохоо болоо гэдэг утгаар нь хэлж байгаа байхгүй юу? Ингээл ч өөрийгөө сонсох утгаа. Яаж залуу эзэнтэн ясгууртан хүн энэ хөлсний цэргүүдийн тухай уламжлалыг мэдж байдаг үлээ. Хөлсний цэргүүдийн ертөнцид энэ дуудлагаас татгалзаж өөрсдөө сул дараа гэдэг баталж бүх хэрэг болно. Энэ бол хизээч татгалзаж болохгүй хэрэг. Хөөгөөтэй. Бидэнд хөлсний цэргүүдийн аргаар хүлээн зөвшөөрөгдөх гэсэн нэг тэнэг язгууртан байна. Яагаад тэдүүлээ тэр нь тусалж болохгүй гэж. Ингээд саяны зүйлийг нь зөвшөөрөөд зураглал солигдоход тэр хоёр өөрсдийнхөө жижигхэн тойрог дотор орчихсон тулалдахад бэлэн болсон байдаг. Муу тэнэг язгууртан бацаа. Түүнийг ал ахлагчаа. Гэсэн цэргүүдийнх нь дэмжлэгээр нөгөө хоёр чинь тулааны талбар дээр өөдөөдөөс харан чи энэ аргыг нэг газараас сонсчоод надад тулдгаар шидэё. Чиж одоо буцхаасаа нэгэн дөнгөрсөн дөө. Ингээд манай хүний гарнаас татангуудаа. Яагаад тэгвэл би үүнийг аль хэдийн 5 удаа хийгээд үдчихсэн учраас. Гэхдээ 5 удаа гинэ. Би энийг 100-аас ч илүү хийсэн байх. Ингэсэн нөгөө залуугийн царай нь сонирн болдог. За ямар ч ихэлгэсэн тохиог өөх бөгөөд энэ хоёр хоорондоо жижиг хутгаа барин өөдөөдөөсөө шидэлцэж эхлэнэ. Тэгээ ямар тааш нэг яалтчгүй жижигхэн занд нэг нэгэн рүүгээ хутгаа савж эхлэх бөгөөд энэ хоёр хоёулаа чадварлаа гэдгийг нь бид нар битж явна. Ямар тааш нэг нэгэндээ ерөөсөө оногдохгүй байх бөгөөд нөгөө залууч чинь чиш нэрэ миний бодож байсан хамаагүй удаан тэсч эхлэв шүү. Тэггээр чи зарим хүмүүсийн амьдралынхаа туршид нэг ч удаа хийхэд хэцүү байдаг морины хүнлэмжийг 100 удаа хийж байсан гинэ. Хэрвээ чи бурж явал ядаж үнэн болох үс юм ярих хэрэгтэй.
Нэмэрдэж энийг нь Гелион харангуйтаа ер нь л манай хүн арай нөгөө төрөөсөө сул байгаа юм байна гэдгийг анзаардаг. Дээрээс нь энэ тулаанд нь ерөөсөө маана ашиглаж болохгүй зөвхөн биеийн хүчээрээ л өрсөлдөг бөгөөд гарыг нь давхар холбосноос болоод ерөөсөө уян хатан байдлыг нь алдагдуулдаг гэдгийг нь хэлдэг. Нэмэрдэж манай хүний хэрвээ эвгүй байдалд орох юм бол Гелион өөрөө энэ тулаанд нь орохдоо бэлэн байдаг. Нэмэрдэж тулаанд руу эргэж хэлчихэд манай хүнийг өргөж шидэх бөгөөд яг зурааснаас гарахын даван дээр зогсож чаддаг. Дөнгөж цохилтыг нь хаасан биег нь хэсэг өвдөж байна. Манай дутагдлаас болж би давшуу цохилтын хэмжээ их байна. Чи аль хэдийн цайгаад эхэлчихлээ. Аль хизээ хязгаартай хурцгээё. Гисэр. Чиж миний хүчийг сордог өрөвдөлтэй амт юм да. Миний уулзаж байсан язгууртнуудаас чи хамгийн зоригтой байсан гэдгийг хүлээмжч хүрээ. Гэхдээ тэгээд л болов. Би чамайг нэвт харж байна. Чиний стратеги бол биедээ дайралтай хохирлыг шингэн авч тийсэн. Дайралтаас болтох эсвэл зэвсгээ ашиглан дайралтын чигийг өөрчлөх. Гисэн хийдэг чи Мартаныгийн үнэлэмжийг энэ үеэр маана ашиглах хэрэгтэй. Бүх цохилтыг шууд өөрийн биетэй хүлээж авдаг. Бас чиний хөлөнд ирж байгаа ачааллыг чи мэдэрч байгаа үстэй. Нүгэрн дээр чин харагдаж байна. Яаж тэмцэлдгийг чинь харъя байц. Энэ бол тулааны хөгжилтэй болгож буй ганц зүйл. Ингээд нөгөөдөг чинь ялдажгүй манай хүнийг давмгаалж байгаа нь илт харагданаа. Өөргөө манай хүн юусоо цохилтыг илгээж чадахгүй байх бөгөөд дандаа цохилтыг нь өөр төрөөр хүлээж авч байдаг. Ямар ч тач нэгэн хүчтэй өвдөглөлтийг манай хүн хаах үед нь яг тэр үеийг нь ашиглаад нөгөөдөг чинь хүзүүн тус газар зоохыг завтнаа. Дэ байл хэзүү боллоо даа гэд Гелион сэрэмжтэй байх гэж оролддог боловч манай хүн нөгөөдгөөс нь бултдаг. Тэгээ нэг нь харсан нөгөөдөг чинь ийм байрлалаас бултчихж байгаа юм уу? Ингээд гайхаж байх зур нь манай хүн шууд л суган доорхыг нь зүгсэж орхино. Тэгээ нөгөөдөг чинь үргэлжлүүлэн дахиад нэгэн хүчтэй савлтыг хийдэг боловч ахаад нөгөөдг нь гаргаад цээлэнд нь зүснэ. Тэр муу ядууртан бацсан. Би ахлагч хүчээр түүнийг хэрэглээд байхаа гэж утсан юмсан. Ахлагч түүнд хөлсний зэргүүдийг ямар байдгийг харуулаад өглөө. Гээд нөгөөдөл нь хүртэл яалтажгүй ахлагч байгаа яагаад байгааг нь ойлгохгүй. Манай хүн ээж дараалан цогцолтууд амжилттай хийсээр байдаг. Тэгээд өөрийнхөө холбосон гар буюу яг шуурун дахин зоодог бөгөөд саяхан миний хүчнээс болоод зовж байсан бицтэй. Энийг нь харсан Гелион ойлгомжтой. Хүчтэй сэгсрэлт булчин чангалж биеийг хадууралтай болгож дарамталдаг. Мөн дарамт үзүүлж хяналтыг авахын тулд хүч хэрэглэснээр уян хатны чанараа алдах дургүйн. Залуу эзэнтэн өрсөлдөж хөдөлгөөний хүчийг эсэргүүцээгүй харин тайвширч түүнийг чиглүүлэн өөрийн урсгалыг үүсгэсэн. Тэр энэ арга замын сул талыг давж гарах гэж бодсон гэхээр ахлагч та яг юу хийгээд байна? Таны яг одоо хинч харвал шоолохоор байна. Чиний тулаан сэтгэл хөдлөн байлаа. Олон хүмүүс ялагдаад ирэхээр дөрмө зуршиж маана ашигладаг байдаг юм. Одоо л чи энийг олон 100 удаа хийж байсан юм шиг ярьж байна. Би энэ аргыг ашиглагч ахлагч гих байр сураа авсан юм шүү. Дүрээ зөрчвөл энэ ахлагч гих байр сураа удаан хадгалж чадахгүй. Ингээд манай хүнийг цаад бодохороо энэ тулаанд чинь зөвхөн нэгнийг алж иж дуусахгүй. Чиний хөлийг би зураасны гадаа гаргана гэд өөрийнхөө биеийн хүчээр манай хүнийг яалтчгүй илт хэлээр үхэж дээшээгээ шидэн зурааснаас гаргахыг оролдог. Гисэр мэдээж юугаа тэгэл ийм амархан гарч гоо те. Өөрийгөө түүн рүү татаж наалдуулж орхиод түүний дээрээс нь дарж толгоо хэсгээр нь зурааснаас нь гаргаж орхино. Эрен тэрний нөгөө хөлсний тэргүүд нь бүгд гайхчлаа юм л та. Юу вэ? Ахлагч гарцглаа гэж юу? Дэмэдэж манай хүн өргөжлүүлэн чиний хандлага чи өрөөсөө надад таалагдахгүй байна. Одооноос чи миний нохоо үсттэй. Чи яг юу өсөв? Тулаан тэгээд дуусчихлаа штэ. Үгүй ээ. Чи тойргоос арай гараагүй байна. Одоо би ажилтнаа сахилга баттай болгоно. Ингээд нөгөөдгөө чинь улаан нүүрэн дундуур нь цохоод дагзаар нь газар савуулдаг. Тэр нөгөөдөг чинь болохоор тулаан хилэтэнэ дуусчихад штэ. Яагаад намайг цохоод байгаа юм? Гэгт нь үргэлжлүүлэн эснийхээ өдөөс яагаад хуцаад байгаа юм бэ гэд ахаад дийсэд байдаг. Тэр өөдөг чинь болохоор болоо штэ. Чи өөрийгөө ийм байж язгууртан гих гээё. Гэт учир зүгөө балбаж гэлдэг бөгөөд нөгөөдөг чинь яалтчихгүй. Зэргүүдтэй хандаад хурдан шиг энэ залууг халаач. Юу хараад байгаа юм? Игтэй нь Гелион нөгөөдүүлээ чинь урдуур нь ороод залуу эзэнт нь хүрхийг оролцсон хинч болов үхэн шүү гэд нөгөө зэргүүдийг нь гөлөг болгодог. Манай хүн болохоор чи зураасаас одоо хүртэл гараагүй байна гэсээр учир зүггүй балбсаар байх хооронд нөгөөдөг чинь бодохдоо миний амьдралынхаа туршид уулзаж байсан язгууртнууд бүгд хэрэл азуу амтд байсан. Өөртөө хит хитгэлтэй гахаанууд, урагчд, нацистууд. Тэднийг жоохон айлгаж хадвал миний төлөвлөгөө бүчигдэг байлаа. Бас тэдний халаасаас мөнгө унгах их сонирхолтой байдаг гэж үлээ.
Тэгжэл би ууртаа нохоо гэдэг очиж олж авсан. Гэтэл одоо яагаад тэр муу язгууртан бацаанд ялагдаад байгаа юм? Шавс нөгөө сэргүүд нь болохоор юу ч хийж чадахгүй. Ахлагчкор тэр энэ янзаараа өхөн штэ. Манай хүн ямартааш түүнийг зодхоо байлангута. Та нар тэнд юу хийж зогсоод байгаа юм? Надад ус, бент, бас альчуур аваад. Энэ байдлаараа танаа ахмад өхөн байна штэ. Ингэсэн нөгөөдөл нь яалтчгүй манай хүний үгэнд орж эхлэнэ. Захирагддаг хөлсний цэргүүд залуу үзэнтний үгэнд орж байна. Хөлсний цэргүүдийн ертөнцид нудраг бол хуйлаас ч илүү үйлчилдэг. Залуу үзэнтэн мөнийг тэдний тархинд хамгийн хүчтэй эргэлзээг аргаар хоногшуулж өгч байна. Тэр тэдэнд хинэн боосон гэдгээ гэдгийг харуулж байна. Зурглал солигдоход манай хүн нөгөөдгөө чинь гарын үсгийг нь зурулдаг бөгөөд сайн байна. Одооноос бид ингээд нэг гэр бүл боллоо. Би чамтай ажиллахдаа баяртай байна. Хэдэн өдрийн дараа Пержимийн нутаг дэвсэргийн зах хэсэгт. Тэнд нөгөө саяны галзуу ноход гээд байсан хүмүүсийн хэсэг хөлсний цэргүүд нь байдаг бөгөөд манай ажил болгогч нэрэ Пержимийн өв залуурч гисэн штэ. Гэт манай гисрийн талаар ярьж байгаа бөгөөд гисрийг болохоор ерөөсө хүндэлдэггүй хөөхий. Тэр мангар уцаана уу. За тэгэхээр энэ ажил үнэхээр амархан байх бололтой. Гэт байж явахт нь хажуулаас нэг багц залуу гарч ирэнгүүтээ би та нарын төлөөлөгч болъё. Тэг яг ямар утга санаагаар хэлдэг үг гэхлээр ер нь бол манай хүнийг дэглэнэ. Дэглэнгүүтээ нилээ их мөнгө цэгсэрдэг бөгөөд энэ хэдэн цэргүүдийг бас давхар хамгаалнаа. Тэр нэг ажил болгогчийг чинь би жоохон дэглээд өгөхөд нөгөөдөг чинь тэгэл гүлэг болол ингээд асуудал ямархан шийдэгдэн гэдэг утгаар нь байж байсан чинь тэр үедээ зэрэгцээд манай гисэр тэндээс ирж явах харагдана. Нөгөөдөл харангуйта үлэгэрээ ганцаараа юм бах та. Хувцснаас нь дүгнэхэд тэр манай ажил олгогч бололтой. Өрөвдмөр юм би. Тэрч Гордны булчин гарч хата зүгтгэж магадгүй юм байна. За бүгдээрээ урагшаа гарч ирээд эвгүй айхаар уур амьсгал бүрдүүлээдэх. Жинхэнэ ертөнц ямар хатуу гэдгийг энэ бацаанд заагаад өгье. Ингээд манай хүнийг сүрдүүлэхийг завддаг. Тэгээд манай хүнийг сүрдүүлэх гээд очдог боловч ард нь баахан морьтой хүмүүс явж байгааг харсан нөгөөдөл чинь тэр нохон хэлбэртэй тулга. Тэд нар үнэхээр цэбэр өөс хүсний зэргүүд юм бах та. Гисэр ямартаач манай гисэр нөгөөдүүл дээр чин ойртож ирдэг бөгөөд төлөөлөгч нь хий юм бэ гэсэн булчинлаг Гордон гих саяны багцалууч юм байдаг. Тэгээ манай хүн дог нэр байна шүү гэж цээжин дээр нэг цогцоход Гордон яг одоо цэргүүдээ бэлт. Бид одоо аратнуудын орой явах болно. Зурглал солигдоход бүх бэлтгэл ажил дууссан. Судалгааны баазыг барих, нөөц цуглуулах, цэргийн хүчийг байрлуулах, зэрэг ажлууд явагдаж байна. Билинда цэргүүд дахиад олчих. Офисээс холбогдож авчирсан 148 хөлсний цэргүүд. Бас эзэнтний олж ирсэн 41 цэр буусын хөлсний цэргүүд. Мөн биднийг оролцуулаад 192 болж байна. Сайн байна. Чи Осковыг оруулж толсон биз дээ. Тийм ээ. Тэр бидэнд саад болох байх гэж бодсон ч харин ч эсрэхээрээ биднийг араатуудын ойроо нууцаар нэвтрлээ гэд баригдчихгүй гэж санаа зовоод байсан. Тэр араатуудын ой харуулын командлагч учраас бидэнд санаа зовх зүйл алгаа. За тэгвэл санаа амарлаа. Гэтэл бүгдээрээ жагсаад гэсэн тушаалыг өгдөг бөгөөд бидний өмнө араатны ой байна. Энэ бол бидний анхлан нэвтрэх нутаг. Та нар цуураа сонссон л байлгүй дээ. Мэдхгүй мангасуудаар дүүрэн газар. Тэнд янз бүрийн араатан үл үзэгдэх аюулууд. Тэднийг харгалзан би өөрийн болгохоор шийдсэн гэсэн саяхан л энийг сонсож байгаа бусад зэргүүд нь бүгд шоконд орно. За болооч араатын зэрэг рүү орох гэдэг юм энэ тэрэг гэдэл. Залуу эзэн ярьж явахад яраг таслана гинэ. Энэ ажлыг хиймэргүй байгаа хүмүүс яг одоо болж болно. Гэхдээ хэрвээ энэ ажилгаа бүтвэл би та нарт энгийн үеийн цалингаас 3 дахин их хөлс өгнө гэдгийг амлая. Ингэс нөгөөдөл нь ячгүй мөгний сургаараа бүгд л шоконд орж байгаа юм. Залуу эзэнтэй яг ямар ноцлоод байгаа юм? Та ямар худлаа түүхээ яриад байгаа юм те? Хэдүүлээ аль хэдийн цуглуулсан бүхнүүдээ үрчгсэн шүү дээ. Ингэж урам зоригтой болгодог юм а гэж авсан. Зөдөө ямартаас нөгөө хэдэн зэргүүдэд дагуулад араатны ойроо ордог бөгөөд тэн чи очингуудаа замдаа дарсан бүхэлмүүдийг устган гуайлангийн тэргэнд очиж эхэлдэг. Дажлгүй байгаа хэдэн зэргүүдээ хүртэл үндсийг нь сууглах даалгаврыг өгнө. Миний өмнөх амьдралд авч байсан дэлбэний араатуудын гон тохоо бийцэн тэмдэглээ дээр шиг энэ газар ч их уут юм аа. Нэг өдөр бид ой дотор бүх мангасыг хөөж тентгийн нөөцийг бүрэн ашиглаж чаддаг болно. Гэхдээ яг одоо надад хэрэгтэй байгаа зүйл бол мөнгө. Манай хүн болохоор нөгөө тэр чулууны орд руу л зам гаргаад байгаа байхгүй юу? Энэ аялаас олж авах баялаг Пержимийн эргэн тойронд хууль таныг ишлэг зогсооход асар их нөлөө үзүүлнэ. Ингээд өөрөө хүртэл модтыг цавчиж эхэлдэг бүгд энийг харсан зэргүүд нь болохоор манай хүнийг нэлээд хөнгөн туслаж авнаа. Яагаад вэ гэхээр энэ хулгайч чинь худлаа бидний урд руу орж язгууртны нэр төрийг харуулах гэдэг юм уу энэ тэрэгэт. За тэгээ ямар таач манай хүн дотор бодохдоо
Ажил нэлээд урагштай явж байна. Хаант улсыг байлдан дагуулж, шин төрийг үндэслэн дэлбэний эзэн Аратны ойд их хэмжээний бүтээн байгуулалт эхлүүлсэн юм. Би тэднийг яагаад энэ газрыг онцолж бүтээн байгуулалт хийж байгааг юусоо ойлгохгүй байлаа. Харин үүний оронд би гол нутгийн байршил болон мангасуудын экосистемийг тэмдэглэсэн тэмдэглэлийг олж авсан. Түүний ачаар би тодорхой хэмжээний бэлтгэлээ ирсэн ч одоо яг юу ч болохгүй байгаа нь илүү төгшмөр болгож байна. Ямар ч цааш өргөжлүүлж ухсаар ой мод илүү шигүү болж эхэлдэг бөгөөд бүх зэргүүдтэй анхааралтай байхыг тушаана. Зэмвэртээс нөгөөдөл чинь цааш өргөжлүүлж алхаж явсаар ой мод дэндүү шигүү болсон ч гэсэн ерөөсөө аюултай зүйл тохиолдохгүй байх юм аа. Худлаа наратны ойгоос сүртэй нэртэл болохоос ямарч аюул тотгор байхгүй юм шүү. Хөөхөн амтэн зүгээр нэг гойлон зүүдийг ажил хийгээд 3 дахин өндөр цалин аавна гэхээр бүр өрөвдөж эхлэв байна. Харин нөгөө болчонтой Гордон гэдсэн залуучин гойлонгаа зөөж жагаад буцах зам руу харсан чинь урд нь маш том мод урвчихсан байх бөгөөд яагаад бидний аль хэдийнэ завчихсан байсан зам буцаагаад мод урвчихсан байдаг үлээ гэд нэлээ гайхдаг. За манай гисэр болохоор бүгд бэлэн байдалд ор. Гордон удаанаар нашаалах. Гисэн хажуу талд нь байсан нэг халзан нөхөр нь өө яана манай ажил орлогч хурдан гайх юм аа. Та өөрөө харж явал энд юу ч байхгүй шүү дээ. Аратны ой гэдэг чинь худлаад нэг сүртэй нэртэй болгосоо ямар ч аюул байхгүй. Эн чинь зүгээр л байгалийн үзэгдэл гэж авсан. Манай гисэр болохоор чи ч гэсэн хуцалгүй хүрээ тэрэ. Өгөө бол өхөн шүү. Та яагаад албаар аимшигын уур амьсгал үүсгээд байгаа юм? Таныг ийм аргаар биднийг айлган сэрдүүлэх гэж оролдоод байгааг чинь өөрөөсөө мэдгүй гэж бодоо юу? Гэсэн одоо жинхнээсээ л ардаас нь нөгөө мод нь өнөөхий чинь зуурч аваад томоо гэх чинь ам руу хийжигдэг. Чи анхаарал болгоомжгүйгээсээ болоод хохирогч болох боломжтой. Дирус энд. Нөгөө Гордон гэсэн залуучин болохоор нөгөө мангас байгааг чинь хараад шуудаа сандралтаад гүйлдэж эхлэн. Нөгөө хийсэг зэргүүд нь хүртэл бүгд л зугатаараа гэд нэг нэгээрээ өнөөх мангасанд чинь бариулж идүүлж байдаг бөгөөд нөгөө Гордон гэдэг залуугийн нэг зэрэг нь амгандаа аврахгаа сүхээрээ үнцийг нь цогтөг боловч сүхэн чааваас хуураад байдаг. Энэ мөчир ахлаар ийм бат бөх. Гисээр нүдэн дээр нь нөгөө Гордон чинь ниссээд яваад өгөхт нь манай хүн очиж үнцийг нь ямартааж голоор нь цавчиж чаднаа. Өргөжлүүлэн нөгөө модон мангасын нүдийг нь голоор нь цавчаад нөгөөдүүлдэ хандан төвлөрцгөө. Та нар тарч бол амарх өгөөш болно. Бамбаага бариа цугдарцгаа. Ахаад мөчөрт гэрөөсөө баривч болохгүй шүү. Дэмэртэж манай хүний өгөн дороо нөгөөдүүлэн хоорондоо нийлж бамбаагаараа мөчүүдээс хамгаалж эхлэн. Манай хүн нөгөө кавер гэд байсан улаан үстэй нөхөр төр чонгочгоо. Кавер. Тостоо дэлгүүнүүд. Энэ ч бүгдээрээ хүнд байна. Сайн байна. Бүгдийг нь асаагаад мангасууд руу шийд. Бүгдийг нь шатаа. За манай хүний авчирсан гол зорилго нь болохоор одоо моднуудыг нь шатаах зорилготойгоор энэ дэлгүүнүүдийг авсан юм байна лээ. Нэмэрдэж нөгөөдөл манай хүний хэлсний зарилгаар нөгөө хідэн дэлгүүнүүдийг шиддэг бөгөөд яалтчгүй дэлгүүнд өртсөн модны үндэснүүд эмзэгшиж эхэлдэг. Үүнтэн зэрэгцээд геолын үнцүүдийг цавчиж харин Беленда түүний эмзэг хэсэг болох нүд рүү шидээр галдаж эхэлнэ. Гисэр хэлэхдээ би тэднийг анхаарлыг татъя. Гэт манай хүн нөгөө моднуудыг чинь дунд орон эргэлдэж эхэлдэг бөгөөд тэр хойгоороо нөгөөдөлдөө хандан дэнлүүг тасралтгүй моднууд руу шидээ. Шалдах хүртлэн шид гиснээр нөгөөдүүл нь тушаал ёсоор шидэж эхэлдэг. Нэмэртэж хэсэг хугацаа өнгөрсөний дараагаар нөгөө модууд нь шатаж эхэлдэг бөгөөд манай хүн нөгөөдөлдөө хандаад одоо ч гэсэн анхаарлаа суруулж болохгүй шүү. Саяны мод гэд байсан зүгээр л энэ эдийг нь хуйг шүү. Хуйг нь л одоо шатаж эхлэж байгаа. Нөгөөдөл чинь гинтэл уур савсаж эхлэх бөгөөд энэ уур нь яг яагаад ингэж байгаа вэ гэхлээр гадна талд байсан модыг нь шатаагаад махантан тэр гал нь хүрсэн үед нь ийм уур гарч байгаа юм байлээ. Үнэхээр тэр хавар тархсан байсан уур нь алга болж эхлэхэд дотроос нь битүү олон жинхэнэ шавж шиг мангасууд гараад ирнэ. Манай хүн нөгөөдөлдөө хандаад бүгд анхаарцгаа. Зевсгээ хөрөг. Одооноос ойрын тулаан эхэллээ. Гэж хэлвэгүй нөгөө цэвэрос гэдээсэн нөгөө нохоог байсан да. Галзуу ноход. Тэдний шуудал цус нь хөөрсөн амтд дайрдаг бөгөөд ард нь нөгөө Гордонгийн хід чин хөөрхөн амтд чизэг сарайлцсан ийм том бангас руу яаж битэр дайрах юм бэ гэд чизэг сарайлаа байж явахдаа Гелон хэлэхдээ зүгээрээ гисэр залуу эзэнтэнтэй та нар итгэх хэрэгтэй. Гэхдээ за тийм ажил олгогчдод итгэхээс зөр аргалах тэр ямар нэгэн зүйл хийнэ гэж найдаа. Тэгээд энэ хід нь болохоор хамгаалтгүй болсон учраас манай ашиглалгүй голоор нь хувааж болох юм байх уу. Бүгд л нөгөөдүүд рүү чин дайр чигэлдэг бөгөөд эргэлзээ гэдэг бол өхөл гэсэн үг. Миний үүрэг бол дагагчдынхаа эргэлзээг үгүй хийх. Гисэр өөрөө урд нь гарч ээж дараалан нөгөөдүүлээ чинь зайлуулж эхэлнэ. Энэ бол боломжгүй боломжтой болгож чадах арга.
За энэ хэдмэн ямартаж тулалцсныхаа үр шимийг хүртэн нэг ч цэргийн алдагдalгүйгээр саяны мангасуудыг бүгдийг нь зохицуулж чадсан байдаг. Гэсэр нөгөөдөл чинь бүгд анхааралтай байцгаа. Би үргэлж урд игрэнд байх болно. Тиймээс зүгээр л надад итгээд намайг даг. Ягтан сая яалтчгүй манай гэсэр үйлдэлээр харуулчихсан байсан учраас тэнд байсан 190 зэрэг түүний тушаалыг дагаж мөрдөхөр болдог. Манай хэд үргэлжлүүлэн асар олон мангасуудаа таарч тэднийг ээж дараалан ялсаар энэ ардлуудын ойн учрыг сая л нэг ойлгож байгаа юм шиг байгаа. Хэсэг хугацаа өнгөрөхөд нэг ч хүн үхээгүй гэдгийг мэдэж авдаг. Ямар ч тэд нар болохоор хэрвээ амьд үлдвэрээвэл ажил болгоч ерөөсөө голдож болохгүй шүү. Хүрээдэр муусаа мангасуудаа гээд яалтчгүй манай хүний доор байгаадаа нилээн бардам тулдаж эхэлнэ. За ямар ч өргөдлөл нөгөө замдаа дарсан модуудыг цавчиж явсаар нэгэн нууран дээр тулж ирдэг бөгөөд энэ нууран дээр манай хит буудлахаар болдог. Буудалж явах хойгоороо хизэг зэргүүд нь хоорондоо ярихдаа бид юу нэг ямар новшол хийгээд байна та. Одоо ч хэдүүлээ гарцтай ойрхон цаашаа явбал биднийг юу хэлж байгааг төсөөлж чадахгүй. Энэ хоёр шүүн юу ч болоогүй наштай юу да. Өөр нөгөө талд нөгөө Гордон болон түүний дагалдаж явж байсан хилэн цэргүүдээр Маносгийн нөхөр ирэнгүүтээ хэдүүлээ эндээс нууцаар зүхтааяа гэж хэлдэг. Өдөө яалтчгүй амь нас маань мөнгнөөс илүүч байгаа шүү тий. Тиймээс зүгээр хэдүүлээ боцыг ихтэн юу яриад байгаа юм те. Бид нар аль хэдийн хөслөгцсөн. Тиймээс ажил болгогчдын үгэнд орох нь хамаагүй чугал шүү дээ. Тэглээч гэсэр залуу үзэнтэн биднийг аварсан штэ. За болооч тий. Тэр хүн чинь Пержимийн хогшаар гэдгээр үнэхээр алдартай штэ. За яах вэ? Би түүнийг сайн тулаанч гэдгийг нь хүлдэн зөвшөөрье. Гэхдээ л бид нэр зүгээр л энчээ эрэхтэй азтаал байсан байхгүй юу та. Тэрч бас хүн нэг аллаа гаргуул бид нар бүгд л үхэн. Нөхцөл байдал буруутвал биднийг зүгээр манхан бамбаа болгож л ашиглана. Яазгууртнуудаа бүгд тэрэл адилхан. Яах вэ? Чиний хэлдэг зөвч гэсэн. Тийм ээ, тийм болж байна. Одоо айж хэлж аваац мангасуудаар дүүрэн газар очивол цэвэр амиа хорлолтол гэсэн үг. Ашгүй надад хэрэгтэй өгөө шиг өмгчлээ. Тэгэхээр чиний хэлж байгаагаар хэрвээ ажид олгогчл байгаагүй бол бид нар хэдийн үхчихсэн байсан гэж юу? Тийшээ нэг хардаа. Ингээд манай хүн рүү заадаг бөгөөд манай хүн цаанаа нэг цэргийн шарган дээр нь им төргөж өгч байдаг. Нэг энэ юм нилээн үнэтэй гэдэг нь Белендагийн сэдвүүлийн мэдж авнаа. Тэгээ энэ юм нилээн үнэтэй хэрнээ ажилчдынхаа бүгднийх нь гаран дээр нь дөргөж өгöd өөрөө ашиглахгүй байгаа тэр хүмүүс нь гайхдаг. Займартааш нөгөө заасан хитэн болохоор чи харж байна уу? Түүний төрхөж өгч байгаа ийм уус мала бидний хөсөж байгаа мөнгө нь өөсч үнэтэй. Хэрвээ тэр бид нарыг үнэхээр л махан бамбаа болгох байсан бол ийм зүйл хийж яах юм? Гэсэн нөгөө залуу нь болохоор новш гэж итер миний үгэнд үнэхээр амархан хурддах нь бол та. Эндээс гарахын тулд ядаж надтай хамт гарах хүмүүс хэрэгтэй штэ. Ингэсээр яваад өгөх үед нь манай хүн за та нар одоо хов бацгаа болоо. Хурдган шиг амрах цаг байгаа дээр амраг гэж хэлээд Гэлион Кавер хоёрт ярилцах хэрэг байна гэдээ дагуулад явдаг. Нэ ямар шалтгаанаар дагуулж явсан бэ гэхлээр нөгөө хідээрээ дэнлүүнүүдийг тоолуулахар болно. Тэгээ яалтчгүй дэнлүүн 24 ширхэг байдаг бөгөөд энэ нь нилээн хідэ дутсан болж таарнаа. Тэгээ манай хүний тайлбарлаж байгаагаар яг ямар шалтгаанаар энэ дэнлүүнүүд нь алга болоод байгаа вэ гэхлээр ойд нэвтрэлсээс хойш мангасад өдөр шөнөгүй бид нар лөө дайрч байгаа. Гэсэн хэдэж өнгөрсөн 2 хоногт би ерөөсөн мангас хараагүй. Нэгээр ер нь бол манай хід өөр нэг ойн хамгаалагч гэдэг мангасын нутаг дэвсгэр дээр хөрөөд ирж гисэн байдаг бөгөөд одоо л жинхэнэ аюул нүүрлэж байгаа шүү гэдгийг нөгөөдөлдөө сануулж хэлдэг. Зөрөглөл нөгөө Гордон руу шилж нэ. Гордон гүг нь унтаж байсан чинь гинтэд гэрэл тусаад байх бөгөөд яг юу вэ гэд дүнтэй нэсэн чинь дэнлүү хөвч байдаг. Тэр чи харангуйта юу вэ? Яагаад тэр дэнлүү нэсэд ирдэг вүлээ? Гэсэн яг Гордонгийн хажууд нэгэн мангас гараад ирчихсэн байх бөгөөд Гордон чинь шууд л нөгөөдөлдөө чинь халаалцаж эхэлдэг. Сая миний хажууд мангас байсан. Гэсэн энэ мангасыг нөгөөдүүл нь хараагүй болж таарнаа. Ойр хавд чинь юу ч алга байна штэ. Байхгүй нэг нэ. Гэхдээ чи ч одоо хар дарц юм аашийн. Гэхдээ хідүүлээ ойрд их хэмжээний мангасуутай нүүр таалж байгааг ойлгож байна л та. Үгүй тийм биш би жинкнээс харсан гэсэн. Энэ зүгээр нэг зүудэндээ ярилт биш байна. Надад сонин зүйл мэдрэгдээд ухаан сэрсэн чинь миний нүдэн дээр дэнлүү алга болчихсон. Ингээд тал талаас дэнлүү гарсан хэсэг зэргүүд гараад ирнэ. Бацтай нэг зүйл байна. Энэ хавьд яалтчгүй нэг зүйл байсан. Бас чи хараа шууд мэдсэн. Ингээд энэ үеийн зэрэгцүүд манай гисэр хүрээд ирдэг. Тэгээ бүгдийг нь цугларах гэсэн тушаалыг өгөөд нөгөөдүүлдээ хандан саяны болсон мангасууд бүсэлсэн гэдэг талаар нь эднэртээ хэлж өгнө. Энэ бол ердийн нэг тохиолдол биш. Нууранд очсноос хойш л биднийг дагаж байсан байж. Тэд бол энэ ойг шүний згэндэг мангасууд.
харанхуун анчид Valores. Тэд харанхуй дуусан шингэж чадна. Юу гэсэн үг вэ гэхээр та нар тэднийг харж чадахгүй, бас энгийн дайралт тэдэнд нөлөөлөхгүй гэсэн үг. Тэднээс хэдэн зуун ангаа дагаж ойр орчмын гэрлийг холдуулдаг. Олзоо харанхуй руу дагуулж орох нь тэдний хамгийн сайн хийж чаддаг зүйл. Тиймээс л нөгөө динлүүнүүд буюу гэрлнүүдийг нь эднэр хусаад байсан болж таарж байгаа. Дээрээс энэ үйл үзэгдэж мангаструуд нь шууд төрөөс дайрч болдгоо гинэ. Яагаад гэвэл энэ хэдийгэн садис цаанаа нь хөдлөөд буцаад ухраа явуулсан ч гэсэн эргээд маш олоолаа болоод ирэх магадлал маш өндөр. Тиймээс хэдүүлнийхэн дарамт игснэ гэж хэлдэг. Тэгээ яг яаж бүгдийг нэг дор устгах вэ гэсэн чинь надад нэг санаад байгаа. Билийн та. Чи миний асуусан шидэт содруудыг бэлдсэн үү? Тийм ээ. Би бүх хүсний зэрэг бүр төгсөн. Сайн байна. Би одоо тэдэнтэй яаж толдох талаар тайлбарлах болно. Зарим нь энэ хэдийн байгаа газрыг 3 талаас нь бүсэлсэн. Яагаад 3 талаас гэж байгаа вэ гэхээр нуур байгаа талаас нь юусоо бүслээгүй зүгээр яг баруун зүүн хойд гэсэн талаас нь л бүсэлсэн байгаа. Мөн хүн хүч нэлээд дутуу учраас шууд нүүр тулна гэдэг худлаа. Гэхдээ бид нар ингэ сонсоход сул талтай хэрнээ яг үнэндээ давуу тал байгаа учраас. Давуу тал гинэ. Нэгт бид нэр хүн хүчээ 3 хэсэгт хуваах болно. Тэднийг дайралтыг хүлээж авах хамгаалагчид, дайсныг зогсоох, арбилет бүлэг, бас миний багтаж байгаа шилдэг тулгаанчийн баг. Хамгаалагчид болон албанчууд голд цуглан дайснуудыг түлхэн холдуулна. Харин тэр үед тулгааны багийнхан тэдний зүүн хэсгээс дайрах болно. Тэгээд бид бүх галын хүчийг яг энчээ төлөвлөлнө. Хэрвээ бид нар тэдний голдоо хажиж чадвал яалалт биднийх гэсэн л үг. Ер нь шууд утгаараа хэлэх юм бол тууж авчиж голдоо бөөгнөрүүлж хагаад тэл дундаа хийж байгаа нь ухах гэдэг байхгүй юу? Тийм байх нэ. Одоо л ойлголоо. Нэг нийт чи юусаа харанхуй дуусаад алга болчихдог юм чи хэдүүлээ яг яаж тулалдах юм бэ гэхэд нь зүгээрээ одоо л энэ үед чинь нөгөө шидэт судрын чинь хэрэг гарнаа гэж хэлдэг. За ямар ч тач манай ихэд төлөвснийхэн дагуу нөгөө төлөв чинь халт тулалдахаар болно. Тэгээ нэг зүйл нь болохоор яг яагаад энэ судар нь хэрэгтэй вэ гэхлээр энэгээр гэрэл үүсэх юм байна лээ. Энэ хитэн гинт маш хүчтэй тод гэрэл өөрсдөө хүлээж авах юм бол жинхэнэ төрхөө харуулдаг ба тэр үед л энэ хэдийг гимтээж алах боломжийг бий болгох юм байна лээ. Ямар ч тач бүгд нэгэн зэрэг өнөөх судруудыг голоор нь хуваахад тэдний дээр нь асар тод гэрэл гардаг бөгөөд нөгөөдүүлэг чинь жинхэнэ төрх нь эшлэгдэнэ. Замартаж бүгд ярьсныхаа дагуу хамгаалтын баг нь нөгөөдүүлэг чинь өөдөөс хамгаалаад ардаас нь хитэн харваачаад харуулж тоо толгойг нь цөөлж эхэлдэг. Тэм үү манай гисрийн байгуулсан баг болох шилдэг тулгаанчтай нь хүртэл тэдэнтэй тулалдаж энэ хэд маань ширүүн тулаа өрнө үлгэр болно. Замартаж энэ хүрээд энэхэн партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд маань дараагийн партиг илүү хурдан авч үзэх өсвөл лайк болон сабскрайб дараарай. Тэгээ өөр нэг зүйлийг хэлэхэд манга цэгийн зураг номцом зураг номцыг сайт гэсэн холбоос өдөр ороод хүссэн зураг ном унших боломжтой шүү. За тэгээд энэ хүртэл үзсэн дээр үнэхээр баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.